оюутны эрдэм шинжилгээний хурал маш сайхан боллоо. Манай 5 шүүгч сайхан болсон гэдгийг бас сэтгэл ханамжтайгаар хэлж байгаад маш их баяртай байна. Ингээд 2011-12 оны хичээлийн жилд анх эхэлжсэн энэ үйл ажиллагаа маань 15 дахь жилдээ ингээд доктортой 1-7 хоног чалгасахгүйгээр ковидын үед ч гэсэн онлайнаар ингээд тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн энэ үйл ажиллагаа маань ингээд сайхан явж байгаад баяртай байна. Тэгээд ингээд манай хөтөлбөрт хамрагдаж байсан бакалаврын оюутнууд маань одоо ингээд төгсөөд судалгааны байгууллага, их сургуульд багшлаад докторийн зэрэгээ хамгаалахаар бэлтгээд ингээд явж байгаа залуучууд маань одоо төвдөө ирж лекц уншдаг, судалгааны одоо энэ хуралд шүүгчээр ажилладаг болчихсон. Өөрөөр хэлбэл манайх өөрсдөө манай судлаачид манай талын хүмүүстэй болсондоо манай энэ мастер төв маш их баяртай байдаг. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн илтгэлтүүд бол сэдвийн хувьд маш сайн байна. Нягт байна. Тодорхой яг сэдвийнхээ хүрээнд ярьж гэн ерөнхий ярьж байгаа тийм илтгэлүүд алга байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг 15 минутынхаа хугацаанд илтгэж байгаа илтгэл чинь энэ хугацаанд таарсан сэдвийн томьёололтой тэр томьёолтынхаа дагуу зорилго танилцуулаад ажиллаач танилцуулсан шиг ийм илтгэлүүд болж байгаад баяртай байна. Тэгээд энэ ажил бол зөвхөн энэ жилийн турш хийсэн ажлын чинь нэгийнх нь нэг хэсэг болж танилцуулагдаж байгаа. Тэгээ эрдмийн хэлхээгээд эрдэм шинжилгээний бичигтээ бас тодорхой хүрээгээр өгүүлэл болоод хэвлэгддэг. Тэгээд намар хэвлэгдээд гарна. За ингээд энэ жил бас энэ оюутан судлаач хөтөлбөрийг хариуцж байгаа доктор Батбямбын санаачилгаар одоо энэ манай шүүгч нарын хэлснээр 1, 2, 3 гэсэн шиг байр биш судалгааныхын чиглэлийн дагуу яг нэг хэсэг илтгэлийг нь шалгаруулад 3 байр эзлүүдийг 3 байр намар одоо шагналаа хүлээж авахдаа жин бана нь яг тэнцвэрхэн шагналт хүлээж авах юм шүү гэдгийг бас хэлэх санаатай байна. За мөн энэ судалгааны үйл ажиллагаа маань биднэрээр удирдуулаад байгаа юм биш. Өөрөөсөө манай оюутнууд бол сургуулийнхаа удирдагч багш нараар удирдуулаад багш нартайгаа хамтарч ажиллаад ингээд судалгааны ажил хийж байгаа. Манай төвөөс зохион байгуулж байгаа ажил бол зохион байгуулалтын ажил юм уу судалгааны ерөнхий арга зүйн чигийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг үзүүлдэг байгаа. Тэгэхээр манай оюутнуудын судалгааны ажлыг удирдах хамтарч ажилладаг цаад сургуулийн багш нар судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачдад бас оюутнуудаараа дамжуулаад баярлаж талархаж явж байгаагаа илэрхийлээ. Та бүхэн бас багш нартаа дамжуулж хэлээсэй гэж хүсэж байна. За тэгээд одоо 15 жил болсон юм чи бид нар бас үйл ажиллагаанда жаахан одоо нэг өөрчлөлтөө чанарын бас нэг ахиц гаргая гэж бодож байна. Ирэх намраас төвөөс судалгааны ажлын сэдв зардыг гэж бодож байгаа. За судалгааны ажлын сэдв зарлахтаа одоо энд зогсоод байгаа Батбямбит хоёр нэг сэдв гаргаад тэрийг тараагаад байх юм бишээ. Одоо энэ залуучуудаас сэдв аваад энэ залуучуудаараа бас удирдуулах саналтай байгаа. Ийм нэг шинэ үйл ажиллагаанд шилжиж гэж бодож байгаа. За сая цэнгүүн хэлж гэн одоо шүүгч нартуугаа хараад зодоодөө харцаараа гэж хэлээд байна. Гэтэл бид нар 10 жилийн өмнө манай оюутнууд хөөрхөн сайхан цэвэрхэн дэгжин оюутнууд байсан ч гэсэн бид нар тэр үед оюутнуудтай ямар шаардлага тавьдаг байсан бэ гэхээр одоогийн өндөрлгөөс харах юм бол инээдүгтэй үсээ угаасан тослоггүй үстэй орж ирээрээ гутлыг чинь үсгээ яаж исэн бол зан тавиулаарай. За өөр юу гэдгийг эмэ бөөж элдв бусын юмаа тохируулаарай гэх мэтлэнгийн одоо үзмжийн хувьд бие зүг илэрхийлэх тэр талын зөвлөгөө өгдөг байсан. Одоо бол ерөөсөө шүүгчтэйгээ энэ тэнцээ харцаараа зодтолдоод тэрийг байлдан эзлээд ахиухан шиг оноо авчаарай гэсэн тийм зөвлөгөө шилждэг ийм болчихсон байна. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаа бол үнэхээр 15 цагаас хойш 21 цаг хүртэл 6 цагийн турш их сайхан байлаа. Шүүгчид маань одоо энэ төгсгөлийн үгээ хэлэхдээ их сайхан үг хэлээд байна. Асуулт асууж байгаа байдал бол их л хурц, их л олон талаас нь гүнзгий асуугаад байх шиг байна. Тэгэхээр та бүхэн бол энэ асууж байгаа асуултууд хэлж байгаа санал дотроос өөрсдийнхөө судалгааны ажилд хэрэг болгож нааж авах тэр зүйлүүдийг өөртөө шингээж авах хэрэгтэй. Ойлгож хүлээж авах хэрэгтэй
байна. За өөр юу гэж хэлье гэж бодсон бэлээ. За одоо бас сэтгэл хөдлөд байна л да. Сэтгэл хөдлөд байна. Тэгэхээр одоо үгүй. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаа ингээд сайхан боллоо. Одоо сургуулиуд дээр бол эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана гэдэг бол нэг хуваарьт үйл ажиллагаа байдаг. Тэгээд нэг зохион байгуулах ёстой байдаг. Олон оюутан болгоноо нэг багш болгон хамруулад багшийн нэг ажлын үзүүлэлт болгоод нэг харуулчих шиг. Тэгээд олон оюутан байгаа юм болохоор бас тодорхой нэг цагт баригдаад нэг жаахан шахуу байдалтай сургуулиуд дээр зохион байгуулагддаг. Гэтэл манай энэ үйл ажиллагаа 6 цагийн туршилтаа оюутан болгон хангалттай 15 минутанд илтгэлээ, хилэлцүүллээ, асуулт хариулт, санал зөвлөгөөний цаг хангалттай байлаа. Энэ бол бас та нарын судалгааг хүндэтгэж байгаа, бас хүндэтгэл шүү гэдгийг бас хүлээж аваарай. За ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Одоо дараагийн ээлж бол УК-гийн эрх мэдлийн хүрээний ажлууд байгаа. За баярлалаа.